Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн 2 дугаар ангийн хүн ба орчны хичээлээр сургуулийн дотоод орчин. За доктортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч эко сургуулийн 17 зорилго байдаг. За тэгвэл энэ 10-тай боловсролыг дэмжих, эрүүл мэндийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах гэсэн зорилгын хүрээнд сургуулийн дотоод орчинтой танилцсанаа. За чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж байна. Зурагт гарч буй үйлдэлийн зөв бурууг ухаан ойлгох, сургуулийн дотоод орчинд баримтлах тгийг хэрэгжүүлэх, сонирхолтой бодлого бодох, манай сургууль сэдвт их зохион бичнэ. За эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд ус нь хүний биед ямар ач холбогдолтой болох, хүний биед хэрэгцээд усны хэмжээг мэдэх гэсэн зорилтыг тавьж байгаамаа. За уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах зорилгын хүрээнд сургуулийн орчинд эхтлэхийгээ хайрлаж буй бидний оролцоо гэсэн зорилтыг тавьж за хүүхдүүдээ дараах зургийг ажиглаарай. За шатаар хүүхэд шатан дээгүүр явж байна. За үйлчлэгчийн ажилд саад учруулж байна. За ангийнхаа хүүхдийг шоглоод зогтож байна. Үдийн цайнд орж цайлахдаа аяр тавгаа ураалгүй гарч ивж байна. За эдгээр дүр зураг нь бол сургуулийн дотоод орчинд байж болох зүйлөө хүүхдүүдээ. За энэ бол буруу үйлдэл юм тийм ээ. За тэгвэл бид нар сургуулийн дотоод орчинд баримтлах дэгээ санацгаая. Сурагчийн дүрмд хувцас тогтмол өмснө, баруун гарын дүрмээ баримтлан хичээл сургалтын үйл ажиллагаанд оролцож бусдад саад болохгүйгээр баруун гарын дүрмээ баримталж хичээлнэ. За мөн сургуулийн дотоод дэгт яадаг вэ гэхээр гар утас хэрэглэхийг сургуулийн орчинд хориглодог. За бусдын хөдөлмөрийг хүндэлж сурах. Бусдын хөдөлмөрийг хүндэлж сурна гэдэг бол маш том соёл юм. За бидний сурч боловсрох энэ сайхан таатай орчныг үргэлж цэвэр цэмцгэр байлгадаг хүмүүстэй бид нар талархах ёстой. За манай сургуулийн орчинд бол маш олон төрлийн цэцэг, ургамал, мод зэрэг байдаг тийм ээ хүүхдүүдээ. За тэгвэл багш нь та нарт бүгдээрээ хамтраад бодцгоё. 2-ын анги 3 цонхтой. Цонх тус бүр дээр 5 цэцэг байв. Ангид нийт хэдэн цэцэг байсан бэ? За хүүхдүүдээ бодоорой. За дараалал нэмэх үйлдэлээр бодцгоё. За нэмэгдэхүүн. За 1-р нэмэгдэхүүн 5, 2-р нэмэгдэхүүн 5, 3-р нэмэгдэхүүн 5. За дараалал нэмэх аргаар бодоход нийт нийлбэр нь 15 гарч байна. Тэгвэл бас нэг аргаар цөмөрөө бодцгоё. Бид нар үржих үйлдэл үзсэн байгаа. За тэгвэл 3 цонх маань багцын тоо. Цонхны тавиур дээр байгаа 5 цэцэг маань багцдах юмсын тоо болж байгаа. За тэгвэл багцын тоо маань 3 байна. Багцдах юмсын тоо 5. За тэгвэл эдгээрийг багцын тоо, багцдах юмсын тоог үржүүлэхэд үржүүр нь
15 буюу нийт юмсын тоо 15 гарч байна. За хүүхдүүдээ сургуулийн орчинд их дэлхийгээ хайрлаж буй бидний оролцоо байдгүй хүүхдүүдээ сайн бодоорой. За их дэлхийгээ хайрлах гэдэг нь маш том ойлголт юм шиг та нар санагдаж байгаа боловч бид сургуулийн орчиндөө их дэлхийгээ хайрлах дадал хэвшил эзэмшиж байгаа. За үүний нэг жишээ бол усаа хэмнэх, цахилгаанаа хэмнэх, хог хаягдлаа ангилан хайж хэвших. За тэгвэл сургуулийн орчинд их дэлхийгээ хайрлаж байгаа бидний оролцоо гэхээр хэрэглээгүй үедээ гэрлээ унтрааж байгаарай. За ашиглаагүй цахилгаан хэрэгслийн залгуураа салгаж хэвших юм бол энэ маань их дэлхийгээ хайрлаж байгаагийн нэг илрэл юм аа. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгана гэсэн үг. Тийм учраас эдгээр дадал хэвшлийг хүүхдүүдээ бүхэн эзэмшээрэй. За сургуулийн орчинд усаа гамнаж бусдад үлгэрлэх нь сурагчид та бүгдийн үүргээс гадна сургуулийн орчинд байгаа багш, сурагчид, эцэг эхчүүдийн бас үүрэг юм аа. За гараа савндаж явах хоорондоо усаа хаанаа усаа гойжуулахгүй байна гэдэг нь усаа гамнаж байгаагийн нэг хэлбэр юм. За 2 давхар болон 3 давхартайгаа ус шүүгч, ангид байгаа ус шүүгчнээс усаа уухдаа асгаж болохгүй. Энэ маань бас усаа хэмж байгаа хэмнэлт юм шүү. За урсах цаг мөч бүрт усаа хайрлаарай хүүхдүүдээ. За хүүхдүүдээ хогоо ангилан ялгаж сурах хэрэгтэй. За хог хаягдлыг бол яаж ялгаж сурах вэ гэхлээр за дэвтрийн цаас болон цагаан цаас бүх төрлийн цаасан хайрцгийг за цэнхэр өнгийн тэмдэглэгээтэй хогийн савндаа хийн. За улбар шар өнгийн тэмдэглэгээтэй хогийн савнд болохоор дарсан ногооны шил, шилэн эдлэл, за тэгээд лаадсан бүтээгдэхүүний сав, ундааны лаад, тугалган сав, шил сав, савны төмөр таг зэргийг бол ангилж хийгээрэй. Харин ногоон өнгийн тэмдэглэгээтэй савнд болохоор хогийн савнд ундаа ус, хоолны хунцар сав, гэлгар удгоо сайхан ахуй хэрэглээний бүх төрлийн хунцар савыг бол ногоон өнгийн тэмдэглэгээтэй хогийн савнд ангилж хийгээрэй хүүхдүүдээ. За дахин боловсруулагдахгүй байгаа хог хаягдлыг болохоор хар өнгийн тэмдэглэгээтэй хогийн савнд хийж хэвших нь байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн бас нэг илэрхийлэл юм аа. Хүүхдүүдээ бидний хайрлан хамгаалаад хэмнээд байгаа ус маань хүний биед ямар холбогдолтой вэ? За цөмөрөө ярилцгаая. За усыг бол зөв цагт уух нь хүний биед бол сайнаар нөлөөлдөг. Өдөрт хүн дунджаар 2 литр цэвэр усыг уух ёстой. За усыг зөв уухын тулд залгилж биш багаар нь шимж ууж хэвшээрэй. За өглөөс ирсэн даруйдаа 2 аяга ус уухад дотор эрхтнүүд сэрэгдэг. За хоол идэхээс 30 минутын өмнө 1 аяга ус уухад хоол боловсруулалт нэмэгдэнэ. За усанд орохоос өмнө 1 аяга ус уухад цусны даралт буурна. За унтахаас өмнө 1 аяга ус уухад тархины цус харуулт болон зүрхний шигдээсээ сэргийлнэ. За тэгвэл өнөөдрийн энэ ус нь хүний биед ямар ач холбогдолтой гэдгийг гэртээ хараад ээж аав, эмээ өвөө, найз болон дүү нартай энэ усны ач тусыг бас
хэлж өгөөрэй хүүхдүүдээ. За бид сургуулийн дотоод орчинд өнөөдөр сэдвээр дараах дүгнэлтэнд хүрлээ. За хичээл үеийн дэгээ баримталж сургалтын үйл ажиллагаанд оролцож хивсэн, усны зөв хэрэглээ, цахилгаанаа хэмнэх, хогоо ангилан ялгах, дадал хэвшилд суралцлаа. За их дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа өөрсдийн хувь нэмэр дадал хэвшлэрээ гэр бүл найз нартаа түгээн дэлгэрүүлэхээр боллоо. За их дэлхийгээ хайрлах гэдэг нь маш энгийн зүйл. Усаа хайрлах, хогоо зөв ангилан ялгах. За усаа хайрлах зэргээс цахилгаан тогоо хэмнэх, усаа хайрлах зэргээс бол их дэлхийгээ хайрлах энгийн дадал хэвшил юм шүү хүүхдүүдээ. За өнөөдрийн хичээлийн гэрийн даалгаварт манай сургууль сэдвт их зохион бичнэ. За манай сургуулийн орчин гадаад болон дотоод орчин ямар байдаг вэ хүүхдүүд өөрийнхөө сургуулийн онцлогийг бодож агаад их зохиож бичээрэй. За манай сургуулийн гадаад орчин бол маш сайхан зөвлөг мод олон төрлийн модоор хүрээлэгдсэн байдаг. Харин манай сургуулийн дотоод орчинд бол маш олон нэр төрлийн цэцэг байдаг тийм үү? За тиймээс энэ эко орчныг бүрдүүлсэн энэ сургуулийнхаа онцлогийг харуулсан их зохион бичиж ирээрэй. За хичээлд идэвхтэй оролцсон Шавнартаа баярлалаа.